өргөнд үзэгчтэй Anonymous Volunteer телевизийн хамтран хүргэж байгаа Арслан дааны төгөлдөр урын сургалтын маань өнөөдрийн дугаар эхэлж байна. Тэгээ өмнөх хичээлийн дугааруудад болохоор би та бүхэндээ соёл дэлгүүр болон фа дэлгүүрийн нотуудыг мөн хөгжмийн зохиолчдын тэмдэглэгээнүүдийн талаар бага зэрэг мэдээллийг хүргэсэн байгаа. Тэгээ өнөөдрийн дугаартаа болохоор би та бүхэндээ Моцартын талаар мөн одоо Моцартын до мажорын сонатыг яаж хэрхэн тоглох талаар бага зэрэг мэдээллийг хүргье. Wolfgang Amadeus Mozart нь дэлхийн сонгодог урлагийн нөлөө бүхий томоохон уран бүтээлч, сууд хөгжмийн зохиолч юм. Тэрээр 1756 оны 1-р сарын 27-нд Австрийн Зальцбург хотод төрсөн. Бага наснаасаа хийл болон төгөлдөр хуурыг гарууд эзэмшиж, улмаар 5 наснда өөрийн уран бүтээлээ эхлэн туйрвж, Европын их дээдсүүдийн өмнө тоглон тэдний гайхширлыг төрүүлж байжээ. 17 наснда Зальцбургийн хунтайжийн ордны хөгжимчин болсон хэдий ч түүнд төдийлөн санаанд нь нийцдэггүй байж. Судлаачид энэ талаар хэлэхдээ хэрэв Моцарт энэ ажлаа хийгээд Зальцбургт үлдсэн бол түүний уран бүтээл дэлхийд танигдахгүй. Тэр чигтээ түүхэнд орхигдох байсан гэж зохон тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч түүний уран бүтээл 1781 онд Вен хотод очсноор илүү олонд танигдж, нэр алдарт хүрч чаджээ. Харин олныг гайхшруулж чадсан нэрт хөгжмийн зохиолч маань санхүүгийн хувьд төдийлөн амжилтанд хүрээгүй юм. Амьдралынхаа хугацаанд тэрээр 600 гаруй симфони, концерт, танхим, дуурин болон найрал дуунууд бүтээжээ. Людвиг ван Бетховены ихэнх үеийн уран бүтээлүүд Моцартын уран бүтээлээс сэдэв авсан байдаг. Түүний тухай нэрт хөгжмийн зохиолч Йозеф Хайдн хэлэхдээ ийм агуу авьяас бэлэгтэн 100 жилд төрөхгүй буй заа гэжээ. Түүний анхны бүтээл бол 4 настай байхдаа бичсэн минуэт бүжиг байсан бол хамгийн сүүлийнх нь дуусгаагүй үлдээсэн Реквием байсан юм. Моцарт гайхамшигтай хөгжмийн зохиолч мөн сайн төгөлдөр хуурч байсан юм. Моцартыг төрөх үеэр туйрвсан түүний хийл сурах гарын авлага ном нь түүнийг амжилтанд хүргэсэн байна. Моцартын хөгжим Хайдных шиг сонгодог хэм маягаараа алдартай. Тэр бараг бүхэл төрлийн хөгжмийг бичсэн юм. Симфони, дуурь, соло концертууд, сүмийн хөгжим, ялангуяа жавтас хөгжмийн дөрвөл, төгөлдөр хуурын сонатууд гэх мэт. Үнэхээр л агуу. Моцартын яг тэр үед нь болохоор төгөлдөр хуур маань одоогийн төгөлдөр хуураас шал ондоо байсан. Тэгээд педал нь болохоор өвдгөндөө байдаг байсан болохоор тэр үед Моцартын одоо зохиолыг тоглохдоо бол тийм их педал одоо романтикийн үеийн зохиолч чиг хэрэгэлдэггүй. Тэгээд мөн онцлог шинжин гэвэл Моцартын одоо триолыг хийхдээ хөвчлэн дээд өнгөнөөс нь хийдэг ялгаатай байгаа. Тэгээд та бүхэн тоглож үзүүлээ.
Моцортой яг сонсох юм бол яг тухайн үеийн аж амьдрал, ахуй амьдралыг харуулж өгсөн байдаг. Үүнээс гадна болохоор моцортын зохиолууд маш дээд зэргийн яг тэгвэл хаанд ордонд тоглолдог гэсэн болохоор маш дээд зэргийн сонсогддог. Тэгээ моцортын зохиолыг тоглож байгаа бол бүх юм яг яс хийж өгсөн их ёстой байдаг. Ноотон дээр бичигдсэн тэмдгийг яг паузын яг цагт нь аваад тэгээд бүх юм хийж өгсөй байдаг. Моцорт болохоор юугаараа онцлог бусдаараа ялгарх вэ гэвэл Моцортын дуурайуд нь маш алдартай байдаг. Үүнтэй адилхан энэ санаат маань гэхэд яг бүхэлдээ тэр дуурайг харуулсан. Хэрвээ та Моцортыг сайн сурья гэж бодож байвал Моцортын дуурайуудыг хэлж үзээд яг энэ төгөлдөр хорийн зохиол өөр юу ч гэсэн тэр нь бүгдээр яг дууртайгаа холбоотой байдаг болохоор та бүхэн сайн харсан бах. Би бол Моцортыг тоглож байхдаа педалийг тийм их хэрэглээгүй. Тэгээ юм уу үүнээс гадна энэ форшлогийг хийхдээ дээрээс нь до нот хийж авал яг ре нотноос дээд нотноос нь хэлж хийдэг байгаа. Анумсик болон ТН телевизийн хамтран хүргэж байгаа алсын зэний төгөлдөр орын хичээл маань болохоор үүгээр ингээд өндөрлөж байна. Тэгээд дараа нь болохоор та бүхэндээ беби хүү багчуудад зориулсан беби битс мөн хийлийн анхан шатны мэдлэгүүдийг олгох хичээлүүдээр уулзцгаая.